Hello guys, сүүлчийн level хайж байгаа Bart 3 тавтамаар л. За тэгээд олон юм яриад авах шууд бичлэгтээ орцгоё. Өнөөдрийн бичлэгийг та бүхэндээ манга цэгийн эзлэмжтэйгээр хүргэж байна. Та бүхэн эндээс өөрийн төрлийн мангагаа ердөө 7900 төгрөгөөр худалдаа авч мангагаа төрлөх хэл дээрээ хүлээн авах боломжтой. Хамтран ажилласан манга цэгийн минийхэндээ баярлалаа. 正しさとは愚かさとはそれが何か見せつけてやれ Сүүлд бүрийг алах гэж байгаагаар дууссан. Гэхдээ яг алах гэж заасан чинь дотор нь мод хийцэн байдаг. Энийг одоохон түүнийг бол ойрхон байгаа гэж хэлгээд шууд дэлбэрлүүлдэг. Тэр дэлбэрлэлтэйг үүсгэсэн мангас нэг хайлтсан биетэй мангас. Манай өн чи яг амар туршлагатай учраас ийм амархан юмд хуурдахгүй. Энэ мангас нь хүчлэр үлээдэг мангас юм байна лээ. Никэр биеэсээ хүчлэр бодно гэсэн үг. Энэ мангасыг устгах арга нь голдон байх цөмийг устгах. Энэ слайм нь тоноглол идэх тусам илүү доморч хүчтэй болдог. Яагаад тоноглол алдахгүй байсан шалтгаан нь энэтэй шууд холбоотой. Дээрээс нь хөгжлөөсөн шалтгаалаад хугацаа багасдаг гэж байгаа. Шиди эсэргүүцлээс нь болсон уу? Цөмийг нь альсан байхад муугүй шүү. Ахиад 4 удаа бодоход л болно. Үгүй, тавч иж магадгүй. Тэр ч яг би өөрийгөө бодлоо. Бүрэн өмнөх амьдралдаа авч байсан цол нь хамгийн агуу бодлын удирдах шийдтэн гэдэг цолтой байсан юм байна лээ. Ахиад 4 үлдлээ. Одоо 3. Тэгж өсөр байгаад алж чаддаг. Кадр солигдсон буцаад Эвсийн өрөөнд ирдэг. Чи ч хоосонгоор биш байжээ. Надад өгсөн гişүүд чинь бүгдээрээ шин. Тэгээд бүр миний тоноглолд шунсан. Тэгээд тэр гиндэн дотор ямар мангас байсан юм бэ? Алтан слайм. Юу? Очиж тэр мангасуудаа хаалгануудад хідэн дүрэн байдаг юм лээ. Нэгт хаалга руу нэг дор орох хүний тоо хязгаарлагдмал. Хоёрт нь болохоор хаалганы хүндрэлээс шалтгаалаад орох тойргийн зай хязгаартай. Хүндрэлүүдийн өнгөөр нь мэдэж болдог юм байна лээ. За хамгийн хэцүү дүрм гэж яригадаад байгаа энэ дүрм нь орсон гişүүдээс нэг нь ахин амьд үлдчих чадах юм бол тэр хаалга руу дахиж орох боломжгүй. Ойлголоо. Арай их амьд гарсан байх нь. Бүх тоноглолууд хайрсан гэсэн болохоор авч чадаагүй ч нь ойлгож байна. Гэхдээ ямар ч шалтгаантай байсан чи бүтлгүйтсэн. Дэндүү яаруу ярих юм аа. Би ярьж дуусаг байна. Би алтан слаймыг идээд 2 дугаар тойргоо нээчихсэн. Ингээд өөрийгөө болсон гэж ойлгож байна. Одоо амлсан ясаараа зэрэглэл. Ди зэрэглэл гэд тэгж төхрий. Йоо. 3 дугаар тойргооч нэгээгүй хүнтэй зэрэглэл ярих нь утгагүй. Гэхдээ дотроо бол ийм хурдаад левел хайгч 2 дугаар тойргоо нээсч байсан үнийг харж байгаагүй. Тийм болохоор би түүнийг авах хэрэгтэй гэдэг. Надад хандлага нь их хурдан сайжирсан бололтой. Одоо энэ үед лид бомбын худалдааны бүлэгмүүд нэг тийш анхаарлаа хандуулсан байх ёстой гэдэг. Зарим хүмүүс хаалгыг адал явдал хайгчийг эхлүүлсэн гэдэг. Гэхдээ энэ бүхэн хар шийдний өрх байсан. Одоогоос 3 жилийн дараа Maple ертөнцийн нөр тулах хувь тавилан тийм ч хол биш байна. Энэ удаагийн хаалга нь 100 хүний хаалга. Улаан төвчнөх. 1 болон 2 дугаар тойрог л орж болдог. Пөрөв гараад өөртөө эрэхтэй зүйлээ авахаар худалдааны газар очдог. Гэхдээ энд ирчгээд өөр хүнийг хайж байгаа юм шиг байна лээ. Пөрөв усараад шийдэглийн танхимд очдог. Пөрвийн хайж байгаа хүн нь амар ширүүн догшин царайтай. Сүрлийн эхлэлийг тавьсан хүн бол энэ баатрын алуурчин Дива. Энэ алуурч нь пөрвөтэй зөв байсан хүн юм байна лээ. Пөрв жихит юм гэхэд 1 сая месо гэдэг. Яагаад гэвэл өөрийнх нь харц ус төвчтэй. Месо гэд байгаа юм нь мөнгө юм байна лээ. Шууд пөрөв 1 сая месо гаргаад ирдэг. Тэгэхэд эндээсэн бүгдээрээ шок. Яагаад гэвэл 1 сая месо гэдэг чинь бол амар их мөнгө. Тэгэд пөрөв бол боолын гэрээ биш, хамтрагчийн гэрээ хийдэг. Гэрээгээ хийсэн юм чинь одоо хаалга руу орцгоё. За, одоо сэдвүүлээд иваг за бата гэд нэр өгчихье. Бата. За, надад отгочих. Чи үнэ даах хэрэгтэй шүү бата.
Би бусдаас хамаагүй илүү нохой байх болно. Энэ хоёр цаашаа явсаар байгаад хаалхан дээр ирдэг. Бат өөр гişүүд байхгүй юм гэсэн чинь пүрвэ байна гэдгсэн чинь чи гэж аваад нөгөө батаач хүүрээ пүрв за хуцалгүй ороо. Энэ хоёрын ирсэн газар нь цүл байдаг. Энэ газрын мангасууд нь болохоор хожуулнууд. Хожуул гэж мэдэхгүй хүмүүст хандаж хэлэхэд хожуул гэдэг нь газар төлсөн модны уг. Тэрийг нь хожуул гэдэг байгаа шүү за. Бата болохоор тэр мод хатуу болохоор тийм гээд дотроо бовтнаад байж байсан чинь пүрв ирээд холд гэд галт сум чадвараар бүгдийг нь зөвлөсгдөг. Өөрөвдөлтэй хаалгараа ороод юм болчих гэж. Дахиж үтийн юм алдаа гаргаарай гэд нэлийн ширэн олоогоор хэлдэг. Нөрс шилж нэгэн эмэгтэй нэг хүнд юм айлтгаж байдаг. Тэр эмэгтэй хэлэхдээ одоогоор цаг төлөвлөж байгаа. Мөн бид илгээх гişүүдээ олсон гэдэг. Энэ хүн бүр амар үл мэдэгдэх. Тэр хэлэхдээ бүгд түүнийг хүслээр болох болно. Maple ертөнцийн эрх чөлөөний төлөө гэж хэлдэг. За guys, энэ үрдэлт дуусгая. Энэ ижлэгээрээ та бүхэндээ 2 бүлгийн товч тайлбарлаж өглөө. Дараагийн удаагаас гоё мэгтэй болчоод ер нь гоё видеонууд хийн. Нилээн урт видео болгоно. За тэгээд намайг хүлээгээд үзмээр байгаа хүмүүс маань бүгдээрээ сайхан лайк болон subscribe тавьчих дараад өгөөрэй. Хэрвээ төрөлөд өөрсдөө уншихыг хүсвэл мэдээж хэрэг манга цэгийн сайт руу орж унших боломжтой. Доор description хэсэг дээр тавьсан байгаа. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Мөн бид мянгуула болж чадсан байна лээ. Наг дэнцсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараагийн илүү гоё ядлаа уулзлаа. Төр баяртай guys.